2 дугаар тэгээ 16 Чулуунбаяр байна. Тэгээд энэ залуу зохион бүтээгч нэвтрүүлэгт арьс элдэгч машин бүтээлээр оролцож байгаа. Арьс бол их зөөлхөн болохоор нэг эртний тал дээр л их хүндрэлтэй зүйлүүд гарсан. Тэгээд олон туршилтын үүднээс ерөнхийдөө одоо эрийнхээ өчрийг олоод тэгээд болцсон байна. Бүтээл бол нэг 10 хоногийн хугацаанд бол туршиж үзсэн. Тэгээд одоо ороод бол 90 дээр л ерөнхийдөө даваад л болгож ажиллана гэж бодож байгаа. За одоо залхтаа. За энэ бодлохоор нэг хасааж унтраад төвчлөр байгаа. Тэгээд болохоор энэ болохоор одоо дээш нь бүлгдэг. За. Ойртуулж холдуулах нь тийм ээ. Одоо энэ болохоор ингээ ойртуулж. Бас давцандаа одоо энэ 90-д бол их бас тулахгүй хязгаарлаж хийхэд бол энд бас ийм эрзото юм хийж гисэн. Тэгээд бас арьсны зузааны үнээс шалтгаалаад одоо хэр одоо юу сайн илтгэхгүй шалтгаалаад энийг бол одоо ахиулж багасгаж болно. Тэгээд энийг хийснээр болохоор бас нөгөө тавцанд бас аюулгүй байдлаас талаас нь л гэсэн. Тэгээд одоо нарсыг одоо ингээд жоохон илдэж үзүүлэе гэж бодож байна. Иргэж байгаа ирээ ямар төмөр сонгож хийв? Энэ нөгөө нэг миний ярьжсэн нөгөө арм моторын төмөрөөр хийсэн. Тэгэхээр би одоо нөгөө анх ярихдаа нөгөө 3G гэж ярьсан. 3G гэж ярьжсэн болохоор миний нэр байгаа. Тэгээд бас 3 эртэй гэж ярьсан шүү дээ. Нөгөө хусдаг эр бас нухдаг эр гэдэг. Тэг яг ингээд нөгөө бүтээлээ хийгээд яасан чинь хурганы арс өөрөө маш зөөлхөн болохоор хусдаг эр бол баг хэрэг байдаг юм. Одоо энэ армартын дөр өөрөө ардартай болохоор ингээд адилхан нөгөө хусалтынхаа ажлыг хамт хийгээд явж байгаа болохоор ерөөсө ганцхан эртэй багт хурганы арсан дээр бол асуудалгүй болж байгаа. Тэгээд бүр зузаа нөгөө нэхийг илтгэхэд бол одоо энэ хүчтэй тийм нухдаг ийм эрийг бас сольж хийж болно. Тий. За. Тэгэл ажлыг сонирхуулъя. За эхлээд ингэ сайхан баярлуулаад. За одоо ингээд дүнгиж илж эхлэхэд бол ингээд хөрсийг сайхан хусаад ингээд цайруулаад эхэлж байгаа. Тэгээд энэ нь болохоор бас нөгөө нэг дэвтэлт нь бас жоохон сая бас хүлээж байгаа жоохон хатах маяг орсон. Тэгээд шууд ингээ халаагаа хэлж байгаа. Тэгээд одоо арьсыг одоо яг нөгөө уламжлалт дараагаар нь яаж илтгэх вэ гэдээ бас жоохон зөвлөгөө авахд нөгөө яг ганцхан арьсаа ингээ дэвтээчээд ингээ бариад одоо ноо чи ингээ илтгэхгүй. Одоо дэвтээчээд одоо нэг жишээлбэл одоо нэг 15 20 арьсыг яг ижлэхэн дэвтээгээд тэгээд машинд оруулахдаа бол яг ингээд одоо нэг ийм болоод ингээ халаад ирэнгүүт нь дахиад нөгөө нэг шинэ арьсаа хийгээд тэгээд бүх арьсаа ингээд тойруулаа илжингүүд дараагийн ээлжинд болохоор энэ арьс чинь сайхан хатаад эврээд ирэнгүүт нь дахиж ингээд тойрох юм чурмаар ингээд арьсыг бол ингээд автоматар хөөстэй илтгэдэг би л. Тэгээ энэ нь болохоор хамгийн гол нь бол энэ арьсыг бол ямар ч тийм урж тийм гэмтэн гэсэн бол ойлгох байхгүй. Тэгээд энэ жоохон татаж өгнө. Өөрлөгөө татаад. Одоо ийшээ нүүлгий. Шилжүүлье. Тэгээ эхлээд сайхан захаасаа илтээд тэгээ сайхан сунгаад энэ чинь өөрөө ингэ сайхан илтсэн. Тэгээд дараа нь болохоор голын сайхан илтээд тэгээд тойрох журмаар өгдөг яваад тэгээд одоо энэ дээр бол нэмэлт хийсэн юм бол бас ингэ хамгаалтууд хийсэн. Энэ дээр бас ингэ өрөө бас нэг янз бүрийн хог мог өсөхөөс хамгаалаад тийм юм хийсэн. За баярлалаа боллоо. Зя ямар шиг болж байна? Гайхамшигтай. Гайхамшигтай. За. За ийм бүтээл санаа болсон байна. Дүнгиж эхлэхэд л бол ингээл цайраал одоо цагаараад нэг хөрсөнд тулаад эхэлчих. Тэгээд энийг болохоор хамгийн гол нь бас арьсыг нөгөө амрааж илддэг юм байлээ. Одоо шууд ингээл бариал ингээл илдээл байхгүй бас ингээл сайхан хатаагаад ингээ сайхан цагаараал ирэнгүүт нь захаа амраадаг. Тэр нь болохоор нөгөө тойруулж илтгэхдээ л оршд юм байлаа. Тэгээд сайхан амраагаад илтгэхэд бол арьсыг бол сайхан илдэж байгаа. За. Хэрвээ нууцш бол бүтээлд ямар мотор, юу ямар эд анги ашиглаваа? Тэгээд бүтээлд бол ерөнхийдөө их гарын доорх материал гэх юм одоо тийм бүтээл ашигласан. Энэ мотор болохоор тийм жижигхэн мотор байгаа. Тэгээд энд болохоор эргэлтэнд бол нэг амар нөлөө ордог юм байна. Одоо хурдан эргэж байна, удаа эргэж байна бол тэг амар нөлөө орохгүй. Тэгээд мотор бол ерөнхийдөө нэг дундын хүчээр ажиллахад энэ болохоор өөрөө нөгөө нэг миний бүтээл бол ямар ч нөгөө нэг урах тийм гэмтэх бол ойлголттой байхгүй болохоор
моторын хүчнээс бол нэг хамаарахгүй. Тэгээд энэ дээр одоо мотор одоо хоогшоор орохоос хамгаалаад одоо ийм хамгаалт хийсэн. Тэгээд энэ талд нь бас ингээд энэ талд нь бас ирмэнэ ингээ хамгаалт хийж гисэн байгаа тий. За бас нэг шилэн хаалт тий. Дээр талд нь бас ирээ нөгөө нэг бас юм хүмүүс ирэхээс хамгаалаад тийм хамгаалт хийж гисэн. За ирээ хэрхэн солих вүлээ? За ирийг одоо би сольж авч үзүүлэх гэж байгаа. За ирээ солиод үзүүлчихье. За тэг. Чулуун баярыг арьсэлдэгт хөрөмжийнхөө эрийг солих хооронд манай уралдааны шүүгчид түүний бүтээлтэй танилцаж ажилуулж үзэх санал дэвшүүлсэн юм. Шүүгчид бүгд л эр солих хэсгийг сайн ажиглаж зөв шийдэл мөн эсэх талаар хоорондоо хилцэж амжсан юм. За миний хувьд сая эр сольж байгаа юг харж байхад бас их сонирхолтой шийдэл харагдаж байна л да. Ийм шийдлийг бол анх удаа харж байна. Үнэхээр бас яг эр сольход энэ хийцэн нэр нь хамгийн тохиромжтой байж магадгүй. Гэхдээ бас болгоомжлох зүйл байна л да. Ялангуяа ийм эргэлтийн бие одоо бол ерөнхийдөө арматур төмрийг бэхэлж байгаа төмөрт ер нь бараг л нэг цэгээр гагнж байрлуулж гин гэсэн үг байгааз тийм ээ. Тий. Хоёр талаас Хэрвээ гагнуур алдах юм бол энэ нөхөр шидэгнэ гэсэн үг ш төвөөс тутагчээр. Тэгэхээр энэний аюулгүй ажил тал дээр нэлээд сайн анхаарах. Яг одоо бага эргэлтэн дээр бол ерөнхийдөө иймэрхүү маягаар тэгээд тэр холбоосыгаа сайн би болж өгвөл ийм гагнаас гэхээсээ илүүтэйгээр одоо арматур төмрийг чааш нь тавцсныг чааш нь одоо яг хавчруулдгаар ийм байх юм бол нэлээ бас энэ сонирхолтой. Гагнаас угаасаа юу л да бас нөгөө нэг яг таны хэлдгээр бас нөгөө хагард нөгөө нэг салах магадлал бас өндөртэй байдаг шүү дээ тий. Тэгэхээр бол тэгж хийж болно л да эрийг л. Тий. Ер нь бол чи тэгж хийвэл надад бол энэ их сонирхолтой болж байна гэж. Хоёрдугаарт яг чи тэр урт муртыг тохируулсан гэж юм л да. Яг одоо өөрөө чи ажлыг хийгээ байдлыг чи харахад бас их удаан ажиллах жоох хэцүү юм уу гэж байна. Болж игэл жоох өндөр байвал ямар болоо гэж. Бол л доо гэсэн. Тэрийгээ бас ерөнхийдөө бас бүтээлдээ мэдээж энэ удаагийнхаа цаг хугацаанд баригдаад бас ингэж хийсэн байх гэж бодож байна. Ер нь бол цааш яг хэрэглээнд ороход бол бас хүний бас яг нөгөө ажлын бүтээмж цаг хугацаанд эргэнэмхий тооцсон юм байдаг шүү дээ. Тэр түвшнөр хит их бүгдийн байдал дээр бол удаан ажилладаг. Бас тэрийг бас бодсон. Тэгэхээр тэрийг бодож бас жоох наад өндрөө жоох тохируулдаг байдлаар. Тэрнээс гадна бас энэ арьс илдэж байхдаа чи саяны тэр хүчийг тохируулж байгаа шүү дээ. Ер нь өөрийн хөлний педалаараа ер нь тохируулдаг ах шиг байна. Мэдээж тэгэхээр энэ дэр бас ихэн сууж байгаа хүмүүст бас ур чадвар хэрэгтэй. Хоёрдугаар тэр доорыг арьсыг доороос тулж байгаа хэсгийн тэр зөөлөн хэсгийг юу хийсэн бэ? Энийг нөгөө ярьжсэн порлоноор хийсэн байна. Порлоноор л барьсан байна. Хатуу жоохон хатуу порлон. Тэгэхээр энэ бол яг ингэж них амир одоо энийг ингэж түлхэхэд бол энэ одоо гараар тааж байгаа юм шиг ингэж хүчтэй хонгоохгүй л дээ мэдээж. Энийг яг түлхэхэд яг ингэж хонгоогоод яг нөгөө арьсыг бол нэдрэгж урахгүй талаас нь л энэ хийсэн. Яг гоо тэрийг би сая харахтаа бас зүгээр харахад очиход энэ порлон шиг харагдаад хүмүүж харагдаад байгаа байхгүй. Иймэрхүү зүйлүүдийг ер нь бол эрзэн бас байвал те. Ялангуяа автомашин дугны эрзэн бол нэлээд бас үрэлтэнд төсвөртэй дээр нь тэр хадуулгын дээр бат бөх нэлээд сайн тооцогдсон байдаг. Яг тэр харьцалтын хэсгийг тиймэрхүү маягаар бас орлуулж цааш нь яг чиний бүтээл ерөнхийдөө аль тал руу хөрвөх юм маневр сайтай зөвхөн бүтээлтийн маневр сайтай бүтээл болж байна гэж би харж байна. За амжилт. Шүүгч Гамбат. Бүтээл бол гоё бүтээл байна. Таалагч юм. Миний хэлэх гэж байгаа юм болохоор шүүмжилж байгаа юм шиг. Юм хэлэхлээр бүгд шүүмжилж ийн гэдэг дайраад их хэрэгэд. Бүтээл одоо чи 90 сая ингээд өөдөөд сарлаг хийсэн ба шүү дээ. Тэгээ одоо ингээд хажуу тийшээ болгож ингээхлээр хэцүү байгаа шүү дээ. Үзсэн үү те. Тэгэхээр 90 нэг тал руу ингээд ийм эргэсэн маягтай хийчихсэн. Тэр чинь аяндаа эргэлтээр ингээд цаашаа аваа явна шүү дээ те. Тэгэхээр хүн наатлаас нь ингээд татаад эргүүлээд хийхэд те. Илүү боломж юм болох байна. Чи зүгээр одоо 90 сольж болдог юм чинь тийм 91 нэмж хийж гагнж үзэж хагаад хийгээд харьцуулаад үзээрэй заа. Чиний боломж хамгийн гол давуу тал чинь 90 сольдог учраас хийгийн чи одоо ингэж спрайл хийж хагаад тэгээд ингээд үзэх юм бол тэр чинь нөгөө хээнийхээ дагуу ингээд нэг тал руу явуулна шүү дээ. Тэгэхээр эсрэг талаас нь татаад ингэх юм бол нөгөө арьцаа тойруулж илтгэдэг. Одоо бол нэг шургалцсан тал дээр нь ингээд илдээд байна шүү дээ. Тэгэхгүйгээр ингээд бүгдийг тойруулаад өссөн талаасаа илдэх боломж олохгүй. Зүгээр тэгээд туршаад үзээрэй. Харьцуулаад аль нь зүгээр. Аюулгүй ажиллагааны мэрэгжилтэн хан тулга танд микрофоныг шилжүүлж байна. Тодруулж хэлэхэд аюулгүй ажиллагаан дээр нь бас ажиллаж байгаа хүнийхээ аюулгүй байдлыг хангад нэлээд олон зүйлсүүдийг анзаарч хийсэн байна л да. Жишээ нь ирмэний эргэлт араа хэсэг дээр бол те өөрийнхөө төвшөнд бас хаалт ажилтыг хийсэн байна. Бас манай шүүгчид ярьж ирсэн тэр целлулоидын хэлбэрээр бас хаалт хийсэн байна. Тэгээд тэр үйлсэн тэр гагнуур аваад хийчихэр тэр өсрөх үед бол наад целлулоид ч бас хамгаалахгүй хэр хэмжээний ачаалал даахаар хатуужилттай целлулоид бай те. Тэрийг бол хамгийн цуцаан целлулоид юм авч ирсэн байна л да. Тооцох хэрэгтэй. Иймэрхүү зөвлөлийн хамгаалтын целлулоидууд маань бол өөрөөс
бэхжилтэнд тусгай заасан стандарт байдаг. Тэр хэмжээний байна уугүй юу? Энэ маань цаашаа ингээд бүтээл маань өөр амжилттай хэрэглэгчдээр очихоор мэдээж тэднээс хэрэгцээ шаардлага тэр аюулгүй байдлыг хэрэглэгч аюулгүй байдлыг бүрдсэн байж хэрэглэгдэх ёстой байгаа тийм ээ. Их баярлалаа. За ингээд шүүгчдээс онцсан гэсэн үнэлт авсан энэ бүтээл санаа 3 дугаар шатанд тэнцвгүй юу гэдгийг одоо бүгдээрээ гэрэлээр харцгаая. Гэрэл асаж үнэгээ гарна. Нэг ногоон гэрэл. За амжилт хүсье. 3 дугаар шатанд бүгдээрээ эргээд бүтээлтэйгээ уулзцаая. За ингээ 2 дугаар шатанд орчлоо. Тэгээд шүүгчнээс 3 ногоон гэрэл аваад тэнцлээ. Сэтгэл маш өндөр байна. Тэгээд бас жоохон бас анхаарах зүйлүүд гарсан. Тэрэн дээрээс бас жоохон анхаарна. Тэгээд дараагийн шатандаа тэгээд бүр төгс гоё болгосон бүтээлтэй дахиад уулзъя та.